уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газар хүний амьтнаас эрсдэх нөхцөл бүхий энэ одоо газруудыг нөхөн сэргээх хуулийн хэрэгжлийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албан даалгавар байсан. Өнөөдрийн байдлаар албан даалгаврын хэрэгжлүүд үргэлжлээд явж байна. Газар дээр нь одоо манай яам болоод эрдэс соёлыг аж үйлдвэрийн яамтай хамтарсан, экологийн цагдаатай хамтарсан энэ шалгалтууд энэ цаг үед бол одоо Сэлэнг аймаг дээр үргэлжилж байна. За эхний одоо шалгалтын үр дүнгуудыг бид нэр энэ 7 хоногт багтааж шадар сайд дээр танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг бас энэ хүрээнд бас танилцуулнаа. За энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 4 сарын байдлаар улсын хэмжээнд 54 мянган га газар нутаг одоо уул уурхаагаас болоод зам тээвэр барилга байгууламжаас болоод за мөн хууль ус ашигт малтамтын холбоотой холбоотойгоор эвдэрсэн гэсэн ийм одоо судалгаа гарсан байна. Энэ хүрээнд өнөөдрийн одоо энэ ажлын төлөвлөгөө бол 2026-аас 2030 оны хугацаанд хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд энэ хугацаанд энэ 54 мянган га газар нутгийг эвдэрсэн газар нутгийг одоо нөхөн сэргээх ийм ажлыг бид өхөн хийхээр 27 заалтгүй ажлын төлөвлөгөөг боловсруулан энэ засгийн газрын уралдааны тэмдэглэлээр одоо үргэлжлүүлж алгуулж ажиллаж байна. Энэ ингэснээр цаашдаа бид нар шадар сайд, онцгой байдлын ерөнхий газар, экологийн цагдаа, аж үйлдвэр эрдэс соёлын яам, манай яам хамтарсан ажлын хэсгүүд цаашдаа энэ уул уурхай лиценз олноор олгогдсон аймагуд дээр тухайлбал Өмнө Говь аймаг, Архангай аймаг, Өвөрхангай аймаг, Төв аймаг, одоо Сэлэнг аймаг гэсэн энэ одоо Дорноговь аймаг гэсэн энэ аймагуд бол онцгой анхаарал татж байгаа. Энэ аймагуд дээр одоо бид өхөн хяналт шалгалтын ажлуудыг үе шаттайгаар хийж эвдэрсэн энэ газар нутгуудыг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг бий болгох, ганц нэг одоо хариуцлагагүй уул уурхайн асуудлаас болж нийтээрээ Монголын одоо уул уурхайн компаниуд хариуцлагагүй мэт байгаа ийм байдлыг үүсгэж энэ нь эргээд Монгол улсын эдийн засаг доктортой хөгжилд бас сөргөөр нөлөөлж байна. Мэдээж одоо сая 58 сая ярьлаа. Улсын төсөв одоо 3-4 дугаар өдрөдөө бас хүндэрнэ. Төсөв санхүүгийн хэрэгцээ шаардлага бий. Одоо цалин мөнгөө нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Өнөөдөр одоо дэлхийн зах зээл дээр алтны үн одоо бас 4000 гараа явчлаа. Энэ бол одоо байнга тогтмол байх энэ болцоо боломж биш ээ. Тийм учраас энэ боломжийг ашиглаад бас одоо уул уурхайн одоо олборлтыг нэмэгдүүлэх гэсэн ийм одоо байр суурьуд байгаа. Энийг ойлгож байна. Гэхдээ өмнөх сургамжуудаас одоо сургамж авч өмнөх түүхүүдээс өнөөдрийн байдлаар одоо энэ хариуцлагагүй уул уурхаануудтай тэмцэх ажлыг одоо энэ алт хэзээ ч үн төрсөнтэй адил ялгаагүй бид өхөн одоо эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллага ажилуулах, хуулийн хэрэгжилтийг хянах энэ ажлыг одоо сулруулахгүй явуулнаа. Ингэснээр бид нар одоо энэ жил одоо 8 сард болох нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх КОП-ийн одоо талуудын хурлыг хийх гэж байна. Энэ хүрээнд бид нар одоо нэгдсэн үндэсний байгууллагын конвенц Парисын хэлэлцээрүүдийн өмнө 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа тусгай хамгаалалттай газар нутгийг 30% хүргэнэ гэсэн ийм зорилтыг авчсан ажиллаж байна. Энэ хүрээнд бид нар одоо энэ тусгай хамгаалалттай газар нутгаа өшөө илүү хүрээнд талбайг нэмэгдүүлж энэ амлалтаа биелүүлэх зорилт юмнууд байна. Энэ хүрээнд одоо бас энэ одоо хяналт шалгалтын ажлууд одоо бас энэ хүрээнд хийгдээд явнаа гэдгийг бас та бүхэндээ хэлье.